ерөнхийдөө одоо орчин үеийн маркетингийн чиглэл бол илүү амьд харилцаа, амьд харилцаа гэдэг нь өөрөө сошиал медиаар чиглээд эхэлсэн байна. Ягаад тэгэхээр ерөнхийдөө хүмүүс телевизийн сурталчилгаа, вебсайтын баннер гэхээсээ илүү найзынхаа үгэнд итгэдэг. Ер нь бол ямар ч юм найзынхаа үгээр олж сонсоод түүгээр итгээд бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг сонгодог. Яг тэр зарчим нь өөрөө сошиал медиа дээр хүрээд ирсэн юм байна. Монголд хайлтын системд одоо бизнесийн орон зай байгаа гэж биднээс одоо судалгаагаар харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр одоо энэ интернет конференц 2016 оролцсон хүмүүс хайлтын системийг өдөр тутмын ашигладаг. Мөртлөө хайлтын систем дээр одоо бизнес судалгаагаа байршуулах тэр боломжийг мэдэхгүй байна. Тэгэхээр энэ өдөр тутмын интернет ашигладаг хайлтын систем ашиглах энэ орчин өөрийн бизнес судалгаагаа байршуулах бизнесийн орон зай байгаа. Энэ бол бизнесээ гэж боломжтой гэж байна. За интернет маркетинг конференц 2016 амжилттай болж байна. Эхний 2 ихтгэл тавигдаад хэлцүүлэг яваад ирлээ. За эхний ярилцлага маань Монгол Хэлний медиа хэрэглээ буюу хэвлэл мэдээллийн ямар сувгуудаас хүмүүс мэдээлэл аваад байгаа. Түүн дээр ямар хугацааг зарцуулж байгаа тухай хэлтгэл одоо судалгаагаар нутагцсан үр дүнгууд танилцуулагдсан. Контентын тухай бол хүмүүс их сайн мэдж байгаа. За тэгээд контент маркетинг гэдэг чухал гэдгийг ойлгож байгаа боловч чухам тэр контентийг контент гэж үзээд байгаа юм бэ? Контентын санаагаа хаанаас олох юм бэ? Ямар зүйлийг контент гэж үзэж болох юм бэ? Гэдэг талаараас мэдээлэл хомс байдаг. Тийм учраас энэ илтгэлийг тавьсан. За энэ илтгэлээрээ би 20 гаруй одоо 30 орчим контентын санааны жишээнүүдийг хэлж өглөө. За хамгийн одоо томроо санаж байгаагаас нь хэлэхэд бол бүтээгдэхүүний хэрэглэх заавар, за бүтээгдэхүүний орц найрлага, за хэрэглэгчийн эерэг сэтгэл, хүн хэрэглэгчийн сөрөг сэтгэл, за бүтээгдэхүүнийг худалдаж авах дараалал, бүтээгдэхүүн бүтэх дараалал гэх мэт одоо 30 орчим санаануудын талаар илтгэл тавилаа. За энэ илтгэл маань видео хэлбэрээр гүүг бодохгүй байсан учраас та бүхэн юм ихээр мөлий авч үзээрэй.